Их хэлмэгдүүлэлтээр эмэгтэйчүүдийг цааслан хороосон нь. Ерөнхий сайд Данзанг 1924 онд хөнөөхтөө эхнэр Долгор Сөрөнгөн хамт өнөөсөн. Мөн 1925 онд Богд Жавцсан Домбын хойд дүрээр сэлэнгээс тодорсон хүүг мөн эцэг эхийг нь хамт хөнөөсөн байдаг. Их хэлмэгдүүлэлт гэхээр л хэдэн лам нарыг жалганд буудсан гэж мөчөд ойлгож болохгүй. Энэ нь Сталины заавраар явагдсан Камбожийн цус удирдагч Пол Потын 3 сая хүнээ устгасан яргалал, Гитлерийн еврейчүүдийг устгасан түүхээс нэг их ялгахдахгүй аимшигтай түүх. Нөхрийг нь хэлмэгдүүлэн цааслаа зогсохгүй эхнэр сүйт бүсгүйгэн ч гэсэн зэрлэг балмадаар хөнөөж байсан түүхийг энд өгүүлэх болно. Монголд КТВ болоод НДС төгссөн цөөхөн боловсралтай эмэгтэйчүүд болох Монгол Ардын хувьсгалт намын Төв орооны гишүүн Дунгар Жидийг хөл хүндтэй байхад нь Алхүмбийн эргээр 1933 онд, Улсын байнгын орооны гишүүн Мабэсийн Дулмаг 1938 онд, Дэмэд Жанжны эхнэр их эмч Навчааг бас л жирэмсэн байхад нь 1937 онд олон хоног хорж цагдсны дараа цааслан хороожээ. Жанжин Дэмдийн эхнэр Навчаа, Навсараа эхнэр Мабэсийн Дулмаа нар доо яманд очоод манай эр нөхрүүд ямар буруу зүйл хийсний улмаас хорьсон юм бэ хэмээн хэд хэдэн эмэгтэйчүүдийн хамт тэмцэл өрнүүлжээ. Тэмцэл өрнүүлсэн өдрийн орой л Навчаа, Дулмаа мөн 8 эмэгтэйг доо ямны сургагч Громовын тушаалаар баривчлан хүйтэн хөнгөлт хорьсон байдаг. Эмэгтэйчүүдийн хэлмэгдлийн аимшигт шуургын салхийг Навчаа Богдановын хөвлөд хүн болж амжаагүй өрийг нь авч оцсон нь хамгийн аимшигт харгислал байлаа. Жирэмсэн гэдгийг нь мэдсэн сургагч Громовын тушаалаар Навчааг цэв хүйтэн өрөөнд хорж төмпөнтэй хүйт уусан төлийг нь удаан хугацаагаар дөрүүлэн үр зулбуулжээ. Энэ тухай Нах яамны архивт мөрдлөгийн явцыг бичиж хөтлсөн баримтч байдаг. Хилс хэрэгт хэлмэгдсэн Дулмаа Навчаа нараас гадна мөн хөл хүндтэй баривчлагдсан дугарын Дунгаржид бас л боловсралтай бурайд бүсгүй байв. Түүнийг эрүүдэн шүүж тамлсны хойно цааслан хороохын өмнө олон удаа хүчирхийлэн доромжилсан байдаг. Дэмэд Жанжны эхнэр Богдановын Навчаа нь цэргийн эмнэлгийн шинжээчийн ажилтай, Орос Монгол хэл хүчийг мэддэг, багшийн сургууль төгссөн, улсын бахархал болсон бүсгүйчүүдийн нэг байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Үүр шөнөөр цааслан хороохоор Дулмаа Навчаа нарыг 8 бүсгүй хамт 1937 оны 12 дугаар сарын 10-нд ОБЭК-гийн 6 дугаар тогтоолоор буудан хөнөөжээ. Буудуулгаа мэдэж байсан Навчаа, "Байц, би үсээ боогод орхив. Та нар их хүнээс мэндэлчихэд намайг ийм байдалтай явуулах нь уу" хэмээн хэлээд хүлээсээ тайлуулан үсээ сүлжиж боочхоод "Одоо хөнөөтгүй" хэмээн огт айж имээсэн шинжгүй зогсож байсан гэдэг. Ийм эр зориг ямар ч буруугүй атлаа буудуулах гэж буй эмэгтэй хүнээс гарч байна гэдэг өрөвдөлтэй. Нэг биеийн хоёр зүрхийг буудан алсан энэ аимшигт хэлмэгдүүлэлт одоо түүхийн удсанд нуугдсаар 2025 онтой золгосон нь харамсалтай. Хэдий шарлсан хуудас үннийг өөртөө нуусаар байх боловч хизээ нэгэн цагт үнийг хэн бүхэн мэдгэл хойндоо. Монгол Ардын хувьсгалт намын Төв орооны хилцсэн эрхлэгч Орос долгорыг 1938 онд Богд Жавцсан Домбын хутгтын сүүлчийн хатан Гинэн Пилийг жирэмсэн байхад нь 1938 онд Хинтийн мэргэн жаал Ламаадан буюу Цэрэн Пунцгийг эцэг Комбо их Цэрэнл хамын хамт 1944 онд дотоод явдлын яамны онцгой хэлтсийн дарга хурандаа болдын тушаалаар цааслан хороожээ. Монгол тээхийн орлогч дарга Дуламж авыг Орос эхнэр Валя 2-4 насны 3 хүүхдээ хамт гэртээ шатаасан бол Ховд аймгийн Бардам гэдэг казахыг эхнэр 4 хүүхдийн хамт Ховдын дотоодыг хамгаалах газрын дарга хурандаа Санж Мятвын тушаалаар олонний өмнө буудсан байдаг. Хэлмэгдүүлэлт улс төр цэрэг арим лам хуургаас альж сүүлдээ Хоршоодын Төв холбооны дарга Ёндангийн Жигжид, цэргийн гар үйлдвэрийн дарга Банзрагчийн Очирбат, тогооч Цэрэнгийн Үлзийн нарыг 1937 оны 10 дугаар сарын 21-нд Японы тагнуул хувьсгалын эсэргүү хоёр нүрт хорлон сүйтгэгч гэдэг зохиомл хэрэг тулгаж тэр шөнө нь сонгон уулын хойд сүүдэр талын нэг аманд аваачиж бууджээ. Энэ үед морь унсан даваа нэмгих 13 настай жаал Малдаа явж байгаад хүүхдийн сонирч зангаар давхиад очиход нь дотоод явдлын яамны ерөнхий комендант Маахур очид дам гэгч нөхөр амьд гэрч үлдээж болохгүй хэмээн хүүг шууд буудан ороогоод тэдэнтэй хамт бушилсан ажээ. Энэ гашуун түүхийг сүүлчийн амьд гэрч болох
дотоод явдлын яамны төлөөлөгч байсан Лувсан давг өвгөн 25 дугаар суваг телевизэн захирал Алтаатай ярилцж байхдаа өгүүлсэн нь бий. 1930-аас 40-од онд баригдсан том дарга сайд нарын эхнэр Дарима, Норжма, Цэрнэлхам, Жүгдрийн Долгор, Ихэмч Дэжид, Дэнсма, Өвөр Монголын сайхан эмэгтэй Ховлын Эрхэнбаяр нарын олон эмэгтэйчүүд шорон гянданд орж, мангаст орж, нохой сэнгэ нарын ярагчдад шоглуулж, хүчндүүлж, дарамтлуулж байсныг өнөө түүх мартах учиргүй. Баруун Дөрвөн аймагт гарсан бослогын үеэр Дарих нэртэй бүх хүүхнүүд баривчлагдан Орос Монгол цэргүүдийн дур хүслийг хэдэн шөнө хангаад алагдсан байдаг. Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны гишүүн Долгор сүрэн, Ууба-Ихээгийн гишүүн Дарь сүрэн гэх шилдэг сэхэтэн эмэгтэйчүүдийг эсэргүү нартай тэмцэл хийхээс татгалцсан гэдгээр хээрийн шүүхээр оруулан цаазалж хороосон. Эцэст нь дотоод явдлын яамны тасгийн дараагаар ажиллаж байгаад эцэст нь баривчлагдан шүүгдэж байсан Эрдэмтэн Бадан Базарын тэмдэглэлээс сэрүүлээ. Орос дэмчийн мэргэжил эзэмссэн Долгоржав гэгч эмэгтэйг Бат цагааны шоронд харж байхад нь өөрийг нь хүчинт гисэн шоронгийн Орос төлөөлөгчийг нулимссан гэдгээр хүндүрсэн алттал нь зодсон аж. Үүнээс үүдэн жирэмсэн байсан бүсгүй үр зулбжээ. Тэгэхэд хөөрхий бүсгүй дотор хувцсаараа ургаа боож шээлтүрийн ард хийчгээд мөрдөн рүү ачигджээ. Цус нүчтэйгээ утгалцсан тэр бээр хөнжлийнхөө хөвөнгө орж хар цайнд норгож бие арчиж цэвэрлсэнийг дотоод яамныхан мэдчихэд Монгол Ардын хувьсгалт намын төв хороо засгийн газрын 53 дугаар тогтоолыг санаатаа зөрчиж социалист өмчийг сүйтгэсэн гэж үүнийг Жамбал доржийн хар хуульч гэдэг байж хүндрүүлэн хөлдөө чангаланд нүцгэлэн хийж нүцгэн биетэй нь камеруудын голоор алхуулж гүйлгэн ярээр цээргүй тохуурхан элдэвлжээ. Энэ бол ганцхан Долгоржав бүсгүй тохиосон гонигт явдал биш, хорвоо ертөнцийн гэрэл гэгээ ад шаргал гэдгийг амталж амжаагүй 30-аас 35 наснда цааслагдсан олон 10 эрэлхэг эрчүүд эмэгтэйчүүдийн нэг нь байсан гэдгийг хойч үе мартах учиргүй.